Бидний өнгөрсөн арга ажиллагаа одоо ч гэсэн явж байгаа юм дээр нэг шүүмжлүүлжтэй юм байгаамаа. Би урд нь ч гэсэн хууль зүйн байнгын орон дээр бас нэг хуулийн дээр хэлж ирсэн. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй баяр цагтаа. Банкны тухай банк ус санхүүгийн байгууллага эднэртэр санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол банкны хамтран баталсан ч гэдэг юм уу. Ингээд санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч журам батална гэдэг ингэ хэлээд байна. Тэгэхээр энэ хууль санаачлагч юу гэж ойлгож байгаа юм бэ? Ер нь санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага одоо тэр бусад байгууллагатай албан тушаалтантай хамтарч батална гэдэг нь тэр төв байгууллага гэж яам гэж хэлээд байгаа чинь та хэнийг хэлээд байна? Яамны төрийн нарийн бичгийн дарга хэлээд байна уу? Яамны газрын дарга хэлээд байна уу? Эсвэл өөрийгөө хэлээд байна уу? Зөв нь бол эн чинь яваад байгаа юм бол ер нь санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн гэдэг юм уу? Тэр санхүүгийн асуудал эрхэлсэн сайд засгийн газрын гишүүн батална гэдэг энэ хууль зүйн техникэл бид нэр нэлээд хэрэгжилж яваа шүү дээ. Энд чинь олон улсад ч гэсэн тогтсон югаар бол тодорхой хариуцах гэсэн буух хаягтай байх хэрэгтэй шүү. Байгууллага батална гэж бол байгууллагын тэгвэл хэн төлөөлөх үү гэж явна шүү дээ. Тэгээ энэ дээр тодруулж өгөөч энийг юу гэж бодож хийсэн юм бол тэгэхгүй бол эн чинь засгийн газар бид нар бол хууль тогтоох эрх мэдлийн норматив акт хэм хэмжээ агуулсан актуудыг гаргах эрх мэдлийг засгийн газарт өгдөг. За засгийн газрыг багтдаг засгийн газрын гишүүн шилжүүлдэг шүү дээ. Гэтэл одоо сүүлдээ нэг засгийн яамны газрын дарга шилжүүлээд байгаа юм уу? Яамны төрийн нарийн бичгийн дарга гэсэн яамны аппаратын удирдах албан тушаалтыг шилжүүлээд байгаа юм уу? Энэ чинь шүүмжлэгддэг байхгүй. Тэгээ энийг одоо тодруулж хийж өгөөч. Энийг та тэгээ өөрөө юу гэж үзэж байна вэ? Энийг өөрчлөх ёстой юм биш үү? Шууд сангийн сайд өөрөө энэ Монгол банкны ерөнхийлөгчтэй гэдэг юм тэгжил явах ёстой шүү дээ. За. Харуулъя. Сайд. Баяр цаг сайд. За, Сүхбаатар гишүүний асуултанд хариулъя. Сүхбаатар гишүүний шүүмжлэлтэй бол санал нэг байгаа. Бид нэр хэлцүүлгийн явцад энийг бол албан тушаалт маань болгоно. Угаасаа хуулийн үзэл баримтал дээр ч гэсэн бид нар бол засгийн газрын гишүүн Монгол банкны ерөнхийлөгчдөө засгийн газрын гишүүн санхүүгийн зохицуулах орооны даргатай гэж ингэж ойлгосон. Тэгээд энэ хуулийнхаа бичлэлтүүдийг бид нар хэлцүүлгийн явцад өөрчлөө. Баярлалаа.